Хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүл нийгэм дэх хүүхэд хамгаалал. 8 дугаар зүйл, хэвлэл мэдээлэл цахим орчин дэх хүүхэд хамгаалал. Эцэг их асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш сургуулийн орчинд хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хөгжил төлөвшөлт, сөрөг нөлөө үзүүлэх үеч тоглоом, ном, урлагийн бүтээл, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална. Харилцаа холбооны зохицуулах хороо цагдаагийн төв байгууллага хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшөлт, сөрөг нөлөө үзүүлэх үеч тоглоом, ном, урлагийн бүтээл, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана. Хүүхдэд зориулсан мэдээлэл нь хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшөлт, сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзсэн иргэн, хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтан энэ тухай гомдол мэдээллийг холбогдох байгууллага албан тушаалтанд хандан шийдвэрлүүлнэ. Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж хүүхдийн хувийн нууцад халдаж, дуу дүрсний, бичвэр, гэрэл зураг тараасан, эсвэл гэмт хэрэг зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олонний өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн хуулийн этгээдэд хууль заасан хариуцлага хүлээлгэнэ. 16 наснд хүрээгүй хүүхэд бусад хүүхдийнхээ эсрэг хийсэн энэ зүйлийн 8-4 заасан үйлдэлээс үүсэх хохирол, хор уршгийг түүний эцэг их асран хамгаалагч, харгалзан дэмжигч хууль заасны дагуу хариуцна. Интернетийн орчинд эрх эзэмшиж байгаа иргэн хуулийн этгээд хүүхдэд зориулсан тусгай багцын үйлчилгээтэй байх бөгөөд үйлчилгээний гэрээ байгуулахдаа тухайн этгээдийн асран хамгаалал 18 нас хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг заавал асууж, насанд хүрэгчдэд зориулсан тусгай сувгийн үйлчилгээг хэрэглэх эсэхийг тохиролцсноо. Уян сэтгэл, өрхийн, эрүүл мэндийн төв 2024